Бусад улсуудын хүнээ бэлдэж байгаа, иргэнээ бэлдэж байгаа одоо энэ үндэсний хөтөлбөр гэж ярьж байгаа энэ хөтөлбөрүүд их өөр болсон юм байна. Манай энэ боловсролын одоо өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ хөтөлбөрийн шинжилэлүүд их ойрхон хугацаанд бид нар чи хөтөлбөрүүдэд шинжиллээ шүү дээ. Тэгээ энэ шинжилэлээр бол нөгөө яг жинхэнэ бусад улс орнуудын одоо тэр зөөлөн ур чадвар гэж сүүлийн үед их яриад байгаа юм. Тэр сэтгэл зүрхний боловсрол гэж их ярьж штэ, emotional intelligence гэж ярьж байгаа. Тэгээ тэрлүүгээ илүү их анхаардаг одоо болсон юм байна. Гэтэл харамсалтай нөгөө манай боловсролын өнөөдрийн явж байгаа өнгөрсөн хугацаанд ирсэн энэ хөтөлбөрийн суултаад бол хүүхдийн дандаа академик мэдлэгээр нүдэд байдаг, дэндүү их чэйжлүүлээд байдаг, дэндүү их одоо уншуулад байдаг. Гэтэл нөгөө энэ бол дандаа доод эренбийн ур чадварыг бий болгодог юм байна л да. А гэтэл бусад улс орнуудын энэ иргэдээ бэлдэж байгаа, ирээдүйн одоо хүүхдэд бэлдэж байгаа энэ бол одоо дээд эренбийн ур чадвар буюу асуудлыг одоо нөгөө critical thinking гэж ярьдаг тийм. Асуудал чинь одоо монголоор чинь critical thinking чи одоо эргэцүүлэн бодох, шүүмжил сэтгэлгээ тийм. Ширэнгөө ойд байгаа юм шиг энэ олон шууган донд үндсэндээ төгссөн юм. 10 хүний 9 нь бол төгсчихсэн. А тэднэрт бол алтан гадас гэдэг юм уу, зүг чиг заах гэдэг юм уу, үнэт зүйл гэж бид нар ярьдаг. Тэр зүйл нь одоо хэн хэлж өгөх юм, яах юм. Тийм учраас нөгөө боловсролын асуудал усч ирнэ. За хоёр дахь нь бол тэр хүн чинь өөрөө энэ замыг туулах одоо зүрх зориг төвчээр хэрэгтэй. Тэгээд суур мэдлэг хэрэгтэй. Тийм учраас үндсэндээ үнэт зүйл шинжлэх ухааны суур мэдлэг хоёр л хүнийг төрүүлэхгүй байна шүү дээ. Жишээл физик сайн мэддэг хүн бол байгалийн хуулийг ойлгоно. Хэрэв аргийн хүн ирээд илб үзүүлэхэд их хурдахгүй. Үнэт зүйл сайтай хүн бол одоо гялгарын болгоныг дагаж гүйхгүй. Тийм учраас энэ бүгдийг чинь нийлүүлээд ерөнхийдөө боловсралтай хүн буюу цаг үедээ амьдрах чадвартай хүн л гэж нэрлэж байгаа шүү дээ. Асуудалтай бүтээл сэтгэлгээр хандах гэх мэтлэнгээр энэ ур чадваруудыг бас олгож чадахгүй байгаа нь одоо манай энэ хөтөлбөрийн сул тал байна гэж хараад байхгүй. Тэгэхээр тийм хөтөлбөртөө явж ирсэн учраас өнөөдөр магадгүй таны түрүүний хүндэжтэй байсан өнөөдрийн залуучуудын одоо зан чанар төрөх тийм өнөөдөр нийгэмд үүссэн байгаа энэ асуудлууд бас тэндээс л улбаатай юм бодвол гэж би бодоод байгаа шүү дээ.